2016 оны нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох шийдвэрийг иргэний зэрэг ногоон намын нийслэлийн намын хорооны бүгд хурл гаргасан бөгөөд дээрх бүгд хурлын шийдвэрийг үндэслэж сонгуульд орохын хүсэлтэд нийслэлийн сонгуулийн хороонд хөргүүлсэн боловч нийслэлийн сонгуулийн хороо эрх баригчдын заавраар иргэний зэрэг ногоон намын нийслэлийн намын хороог сонгуульд орох эрхийг хаасан болно. Дээрх шийдвэрийг бид нэр эсэргүүцэж захиргааны эргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд захиргааны эргийн анхан шатны шүүх 2016 оны 6 сарын 3-нд хэргийг хэлэлцээд нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингү тооцсон юм. Захиргааны эргийн дээрх шийдвэрийг үндэслээд нийслэлийн сонгуулийн хороо 2016 оны 6 сарын 7-нд иргэний зэрэг ногоон намын нийслэлийн намын хороог сонгуульд оролцох эрхийг нээсэн юм. Бид ердөө 72 цагийн дотор сонгуульд орох бэлтгэлээ хийж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд оролцох нэр дэвшигчтэй танилцуулж байна. Сайн байцгаана уу? Иргэний зэрэг ногоон намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар тойрогт нэр дэвшигч Хампаа өнгөтэй Цэн Сүрэн байна. Тэгээ энэ удаагийн сонгуульд иргэний зэрэг ногоон намаас дэвшүүлж байгаа амьдрал мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллах болно. Та бүхэн дэмжээрэй. Сайн байцгаана уу? Би иргэний зэрэг ногоон намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшигч Жуна Алтан гэрлээ. Нийслэл тулгамдаад байгаа олон асуудлуудын нэг нь унтны усны хомсдол юм а. Үүнийг шийдэх шийдлийг манай мөрийн хөтөлбөртөө тусгасан юм а. Итгэл даах иргэний зориг бидэнд байна. Намайг Дамжин сүрэнгийн Дарамт Дорж гэдэг. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний бие иргэний зориг ногоон намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 26 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа болно. Та бид өөрчлөлт шинжилтийг олон жил хүлээж харлаа. Болохгүй нь бол нэгэнд ойлгомжтой болж байна. Ийм учраас бүгдээрээ хамтдаа өөрсдөө нийслэл хотоо хөгжүүлцгээе. Сүхбаатар дүүргийн 5, 6, 9 дугаар хорооны иргэд та бүхэн надтай хамт байж намайг дэмжиж нийслэлээ хороогоо цоо шинээр цоо шин төрхтөөр өөрчилцгөөё. Ингээд зөв шударга нийгмийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Би нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 42 дугаар тойрогоос иргэний зэрэг ногоон намыг төлөөлөн сонгуульд оролцохоор ирсэн Дарцэвэг огтой Алтан Цэцэг гэдэг хүн байна. Ингээд би эрүүл мэндийн манад 35 жил зүтгэсэн хүн. Ингээд ингэж харж байхдаа ард иргэдийн маань эрүүл мэндийн асуудал, нийгмийн халамжийн асуудал хэрхэн байж байгааг өөрийн нүдээр харсан. Ийм учраас би сэтгэл зүрхээ та бүхнийхээ төлөө зориулахын тулд өнөөдөр би энд ирээд байгаа. Сайн байна уу баян голчуудаа? Иргэний зэрэг ногоон намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4 дугаар тойрогт нэр дэвшигч Очролдын Саран Тоё байна. Миний бие либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн дэвтэргүүн мөн Баянгол дүүргийн иргэний зэрэг ногоон намын тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон ажиллаж байна. Баянгол дүүрэгт маань тулгарч байгаа бохирдлоос сэргийлэх мөн нөхөн сэргээх хөтөлбөрөөр та бүхэндээ хүргэж байна. Таны итгэлийг даах иргэний зэрэг надад байна. Намайг Ядмарагчийн хөрөг гэдэг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 33 дугаар тойрогт иргэний зэрэг ногоон намаас нэр дэвшиж байгаа. Хэтийн зайтай хаан уугийн хадгалан дэдийн хөшөөнд үүсгэн байгуулагч гүйцэтгэх захиргаар ажилладаг. Ер нь бол хороондоо бид нар бол энэ үүсгэн байгуулсан хадгалан дэдийн хөшөөгөөр дамжуулж хорооны иргэдийг эдийн засгийн чадах хуулийг дэвшлүүлэх зорилготой ажиллаж байгаа. Энэний төлөө нийслэлийн иргэдийн хурлд дуу хоолойгоо өргөх саналтай байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 17 дугаар тойрогт нэр дэвшигч Довоо Чавгтай Долгор Сүрэн улс төр судлаач эрх зүйч мэргэжилтэй манай мөрийн хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллацгаая. Минь дамуур багнуурчуудаа. Иргэний зориг ногоон намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжид сонгуулийн 43 дугаар тойрогт нэр дэвшигч Даштундгийн Давгсүрэн миний бие та бүхэндээ мэдчилж байна. Багнуурын Уурхайн хотгонд оршин суугч та бүхэн энэ удаагийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульдаа өөрийн үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхээ бүрэн дүүрэн ашиглахын төлөө сэтгэл оюунаа чилээн байгаа гэдэгт итгэж байна. Та бүхэн минь сонголтод мэргэн байж гэрэлт ирээдүйд нь сайн сайхан байхыг хүсэн өрөөё. Иргэний зэрэг ногоон намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянзүрх дүүргийн 8 дугаар тойрогт нэр дэвшигч Батцэглэлийн мөх жаргал байна. Миний бие бүгд найрамдах төрх болон Америк нэгдсэн улсад
магистр докторийн зэрэг хамгаалсан бөгөөд одоогоор Монголын өргөнгийн биржийн стратегиудын хариуцсан захирлаар ажилладаг. Манай баг хамтлан нийслэлийн иргэн бид бүхний амьдрахад тулгамдж байдаг олон асуудлуудыг мөрийн хөтөлбөртөд тусгасан. Үүний нэг болох иргэдийн цэвэр, аюулгүй, амар амгалан орчинд амьдрах асуудлыг мөрийн хөтөлбөртөд тусгасан. Сайн байна уу? Намайг Нямдаваагийн Монсор гэдэг 2016 оны нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэний зориг ногоо намаас 27 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Энэ удаагийн миний хамгийн гол зорилго бол Улаанбаатар хотыг мэргэжлийн менежменттэй болгох. Мэргэжлийн менежменттэй болгосноор бид нар давхар дээдлийн асуудлыг нэг мөр цэгцлэн шийдэх боломжтой болно. Та бүхэн бүгдээрээ намайг дэмжинэ гэдэгт би итгэж байна. Би иргэний зориг ногоо намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 39-р тойрог Жингэлтэй дүүргийн 9, 10, 11-р хорооно нэр дэвшигч Шагдар сүрэнгийн Батсүрэн байна. Манай нам гэр ороолыг хөгжүүлэхийн тулд цэвэр ус, бохир ус, эрчим хүчний дэд бүтцийг бий болгох менежментийн зөв зохион байгуулалтыг мөрийн хөтөлбөрөөр санал болгож байна. Сайн байцгаана баян зэрэгчүүдээ. Иргэний зориг ногоо намаас нэр дэвшигч Самбаа Охтой Эрдэнэ болор байна. Би нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн 11-р тойрог буюу Баянзүрх дүүргийн 16, 19-р хороонд нэр дэвшиж байгаа юм. Хуучин байшин мань байдгаараа л байна. Тоглож исэн тоглоом мань байдгаараа л байна. Шороо бужигнсан бидэнд ийм орчинд амьдрсаар байх гэж байна. Бид амьдрал гэсэн мөрийн хөтөлбөрөөр танд танилцуулж байна. Биднийг дэмжсгээгээрэй. Монгол Улсын сонгуулийн түүхэнд нэр дэвшигчдийг, тухайлан нэр дэвшигчдийг сонгуульд орох эрхийн тухайн эрх баригчид өөрсдийн эрх мэдлээ ашиглаж хааж боож байсан тохиолдол байдаг боловч бүхэл бүтэн парламент судалтаа намын сонгуульд орох эрхийг ийхүү бүдүүлгээр хааж таслан зогсоож исэн ийм түүх Монгол Улсын сонгуулийн түүхэнд урд хожид байж байгаагүй. Энэ удаагийн сонгуульд ийм үйлдэлийг эрх баригчид сонгуулийн ороогоороо дамжуулж гаргалаа. Гэвч шүүх аливаа асуудалд зэгцтэй шударга байдгаа энэ удаа мөн харуулж иргэний зориг ногоо намыг сонгуульд орох боломжийг нээж өгсөн. Иймд шудрах шүүхтэй талархж байгаа илэрхийлье. Мөн маш хүнд нөхцлөөс гарч ирж амьдрал мөрийн хөтөлбөр нийслэлийн ирээдүйг болсон шийдэл бүхий, цогц шийдэл бүхий мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх боломжийг олгохыг сонгогч та бүхнээс хүсэж байна. Биднийг дэмжээрэй. Ардчилсан Монгол улсын ардаран өнгөлсөн хүү би. Алд биенийхээ нэрхийг эдэлж ам нээж үгэн хэлв. Ард толон гайхав. Ардчилсан намынхан уурлав. Дөшмөдийн хор хөдөлж төрийн цагтаад дуудагтав. Хин чамд цагаалсан. Хэдэн төгрөг авсан. Хэлсэн үг үзэл бодлосоо урвлаа. Хэн нэгний төлөө жүжиглэлээ гэв. Угаарч тунгаавал энэ бол уран бүтээл биш. Улс орныхон төлөө уурлаж бухимдсан, уухаж дэмжсэн, ухамсарт иргэн миний уушигнаас гарсан үг. Ардчил гэдэг намын шошго биш. Ард түмний өмч үнэт зүйл гэдгийг амраа гэдэг нэрээрээ 10 жил хашгирлаа. Алив хаан вэн тэр амлаад байсан ардчилж байна. Хэлсэн үг үзэл бодлосоо хэмээн өнөөдөр урвсан юм бэ? Хүн шиг бид амьдрсан уу? Улс шиг та нар хөгжүүлсэн үү? Монголын шинэ иргэн 20 сая мөртэй, морь малын нэрхий боодол бохны үнэтэй, ажилгүй орлогогүй авсан цалингүй иргэн айдас давтаж хамаан өдүүлсэн эрх чөлөө. Та нар харин юу хийчих вэ? Олоолаа ялсан ч цөөхүүлээ та нар хөлжлөө. Офшортой сайд орхиогүй төрийг бүтээлээ. Ардчлалын хилээд бодсон үр могоо та нар ард түмнийхээ итгэлийг ирээдүйтэй хамт зарглаа. Та нар хэн юм бэ? Хууль ёсыг улаандаан гიშгэж, хувь хонзонгийн хэрэгсэл болгож, туганд нь мөргөж сүлдэндэн залбирдаг Монгол төрийг тулга тойрсон хэрүүл тамга эрх мэдэл булаалтсан талбар болгодоо эн чинь хэнийг авьяа юм бэ? Итгэлийн минь гүүрэн дээр гიშгэж гарч ирчгээд эргээд та нар өөрснөө эвдэж нурааж шатаалаа. Энийг чинь дуугаа хараад үлдээж сууж чадахгүй. Эрх чөлөөг минь боосон ч дуурсаар л байх болно. Алах барьсан та нарт ард түмэн чинь хадаас шиг харагдаж байна уу? Ахиад уулзах нүүр гэж би дахиад сонголт бидэнд би ганцаараа биш.